그것은 뭐야 저게? 먼저 발부터 보여드릴게요. 야. 어떡해, 너무 진짜 같아요. Сайн байцгаана уу? Дээдэ ТV YouTube сувагтаан тавтай морил. За миний Солонгосын сонин содон нэвтрүүлгүүдийг орчуулж хүргэсэн хамгийн ихний дугаарыг хүлээж авч үзсэн бүх хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээд зөндөө гой сэтгэл бүтсэн байсан, зөндөө шүүмж, бас зөвлөгөө өгсөн байсан бүх хүмүүстээ баярлалаа. Тэгээд цаашид улам хичээх болноо. Ингээд Солонгосын ангаргийн хүн байсан ч хамаагүй нэвтрүүлгийн орчуулж хүргэсэн дараагийн дугаарыг одоо та бүхэндээ шууд хүргье. Энэ бол маш сонирхолтой байсан. Ийм юм бас бэдгийн бахтаа гэж би дотроо бодсон. Ингээд дугаарлуугаа орцгоё. Нэвтрүүлэг маань эхэлсэн байгаа. Нэвтрүүлгийн студид нэгэн эмэгтэй жоохон нэлэх хүүхдэд тэрвэрсэн орж ирнэ. Хоёр хөтлөгч маань та ийм нэлэх хүүхдэдээ одоо зүгээр үү гэж хүүхдийг хараал. Ямар хөөрхөн юм бэ? Инээж гэл хараал, тэрвэл бараал ингээ өргөж үзснэ. Энэ хүүхэд биш, хүүхэлтэй юм шүү гэж бүр гайх чинь. Тэгээ харсан чинь нөгөө эмэгтэй тэрвжсэн хүүхэд нь жинхэнэ хүүхэд биш. Одоо хүүхэлтэй байсан, хуурамч хүүхэд гэх юм уу? Харахад бүр яг хүүхэд байгаад идэг. Тэгсэн чинь хүүхэлтэй. Бүр шоконд ороод юу вэ гэж гарны хамаг шар ус босчлоо штэ гэж хоорондоо яриад. За та тэгвэл ямар ч гэсэн өөрийгөө бидэнд танилцуулаач гэд эмэгтэй маань өөрийгөө танилцуулдаг байгаа. Би хүүхэд худалдаж авдаг ээж Чон Ёрон байна гэд өөрийгөө танилцуулна. Хоёр хөтлөгч нь хүүхэд худалдаж авдаг ээжээ гэж бүр гайхаад санаа алдаад ямар учраас тэгэхээр яана гэсэн үг вэ? Та энэ хүүхэлтэйг худалдаж аваад өсгөдөг гэсэн үг үү гэсэн чинь тийм би хүүхэлтэйг худалдаж аваад өсгөдөг. Гэхдээ хүүхэлтэй биш ээ, хүүхэд гэж хэлсэн чинь хоёр хөтлөгч та арай хүмүүсийн анхаарлыг татах гад ингээд яриад байгаа юм биш үсттэй гэсэн чи эмэгтэй үгүй би ерөөсөө хүмүүсийн анхаарлыг татах гэж ингэж яриагүй би үнэхээр өсөгдөө. Миний мэрэгжил бас цэцэрлэгийн багш гэж хэлсэн чинь энэ хүүхдүүдийг өсгөхөөс гадна жинхэнэ мэрэгжил чинь тусдаа цэцэрлэгийн багш юм уу гэсэн чи тийм ээ би одоо цэцэрлэгийн багш идгээ гэж тэгж байгаа байхгүй юу. Ингээд нэвтрүүлгийн зүгээс за итгэхгүй байгаа юм чинь бодит жинхэнэ амьдралыг харуулъя гэд бичлэгүүдийг үзүүлж эхэлнэ. Бичлэг маань нэгэн орон сууцыг харуулж эхэлнэ. Энэ байр бол эмэгтэй гэр байгаа. Тэгээ гадаа хаалганых нь хонх дуграад шуудан авцардаг хүн маань нэгэн шууданг орхичоод явна. Эмэгтэй маань аваад гэртээ орж байгаа дүр төрх харагданаа. Өрөөрөөгөө ороод нөгөө хайрцагтай шуудангаа задлж эхэлнэ. Задлаад нэг юм даавуунд ороодсон зүйлийг гаргаад газарт тавина. Задлсан чинь хүүхдийн хөл. 발부터 보여드릴게요. За тэгээд тодорхой болсон. Нөгөө хүүхэлтэйгээ худалдаж авсан тодорхой болсон. Тэгээд царайг нь харуулад, биеийг харуулад. Ямар хөөрхөн юм бэ? Үнэхээр яг жинхэнэ хүүхч юм байна гэж нөгөө хүүхэлтэйгээ яриад. Тэгээд одоо явж хоёулаа бусад гэр бүлийнхэнтэй танилцъя гэд нөгөө өрөөгөө аваад явдаг байгаа. Хөтлөгчд маань юу гэсэн бэ сая нөгөө гэр бүлийнхнийхаа танилцуулъя гэснүү дахиад байгаа мó гэл хоёул гайхаад бэжэтэл хүүхдийн өрөөг харуулна. Тэгээд дээрэс нь дахиад 5 хүүхэлтэй байжсэн. Хүүхдийн бүхэл хувцас, уугаж юу байдгийг хүүхдэд хэрэгтэй гэсэн бүхэл зүйлээр дүүрэн байсан. Энэ шинээр ирсэн хүүхэлтэйгээ яриад мэйблээ эднэр ингээд чиний одоо гэр бүлээ бүгдээрээ гой цаашдаа сайхан харилцаатай хамт байцгаая гэж танилцуулна. Бичлэгийг үзэж байгаад хоёр хөтлөгч маань одоо тэгээд 6 хүүхэд гихүү 6 ширхэг гихүү гэд уучраа болохоо байцсан энэ бичлэгийг үзээд. За одооноос эхлээд энэ эмэгтэй маань энэ 6 хүүхэлдийн хүүхдээ яаж өсгөдөг бичлэгүүд явж эхэлнэ. Эмэгтэй маань нөгөө хүүхэлдэйнүүдтэйгээ ярина. За одоо хоолны цаг болсон, хоолоо идэ гэд ингээд сүү найруулж эхэлдэг байхгүй. Жинхэнэ сүг угчих гад ингээд найруулж байгаа байхгүй юу. Тэгээд нөгөө сүгээсээ авгаад том болно шүү. За юу гэж хүүхэлтэйтэй яриад хоёр хөтлөгч нь байж боломгүй юм бэ. Энд чинь хүүхэлтэй штэ. Яагаад угжаад байгаа юм бэ гэд бас л гайхтгаараа гайхаал эхэлнэ. Сүгээр угчсныхаа дараа жинхэнэ яг хүүхэд шиг хүүхдэд тэрвэрснэ. За одоо хоёулаа ингээд хихрүүлээ гэд нөгөө
сүү усны дараа нэг гидс мэдсэн дүүрдэг гэ заавал нөгөө хэрхрүүлж хийг нь гаргадаг гэдэг штэ. Тэгэж эхэлнэ. Хүүхэлдэйтэйгээ яриад сүү амттай байсан уу? Ямар байсан бэ? За ингээд сүү зөндөө их басан болохоор одоо унтъя гэд орон дээр аваач тавьдаг байгаа. Хэсэг хугацааны дараа нөгөө хүүхэлдэйнүүд дээрээ очсноо нэг хүүхэлтэйгээ тэрвэрж авснаа. Оо юури сэрцэн юм уу гэд ярьсан чинь хоёр хөтлөгч нь сэрцэн гэж юм уу? Сонсогдсон юм уу? Гэ бас шоконд ороод санаа алдна. Эмэгтэй дараагийн үйлдэл нь юу вэ гэсэн чинь юураа гэд нөгөө хүүхэлтэйгээ тэрврээд дороогүй зөндөө удцсан байж тээ. Одоо явж усанд орё гэд угаалгынхаа өрөөрөө аваад явсан. 땀 맞는 건가? 됐다. 우리 오랜만에 Хүүхэлтэйгээ тэгээд усанд оруулж гаргаж ирчээд эмэгтэй нэг юм хайж эхэлнэ өрөөнөөсөө. Тэгсэн чинь тайлах гаргаад ирнэ. Тайлах гаргаж ирээд хүүхдээ тайлагтаад эхэлнэ. Нөгөө нураахгүй, улаалахгүйгээ төрөхдөг штэ. Тэгээд хоёр хөтлөгч нь тайлаг хүртэл хэрэглэнэ гэж юусоо ботсонгүй гэ хоёулаа бас аман ангаагаад гайхаад бүр хэлэх үггүй болно. Хүүхэлтэйгээ тайлагтад дуусчаад памперс өмсүүлчихнэ. Тэгээд палаж өмсүүлснэ. Палаж өмсөн чи амар гой зогчээ штэ. Ямар хөөрхөн юм бэ гэл хүүхэлтэйгээ ярьсан чи хоёр хөтлөгч хүүхэлтэйгээ гэхдээ айгүй сайн ярьдгийм биш тэ. Яг л хүн шиг ярьж штэ гэл хоорондоо ярилцаа бэж байтал Бэрия хоол өгөө гэд нөгөө эмэгтэй чинь гараад ирэн. Тэгсэн чинь бас хүүхэлдэн нохой тижээдэг. Нэвтрүүлгийн зүгээс гаргаж байгаа дараагийн бичлэгт эмэгтэй маань нөгөө 6 хүүхэлдэн хүүхдээ бүгднийг орон дээр тавиад за ингээ ундах цаг боллоо. Бүүвэн дуугаа сонсъё гэд бүүвэн дуу тавьж өгнө. Тэгсэн чинь хамгийн сонирхолтой нь энэ бүүвэн дуугаа өөрөө зохиогоод өөрөө дуулсан байгаа. 분이 잘 자. Саяны гарсан бүх бичлэгүүдийг хоёр хөтлөгч үзээд бүр санаа алдна. Тэгээд нөгөө тэрж орж ирсэн эхний хүүхэлдэн хүүхдийг барьснаа энэ ямар үнэтэй юм бэ гэд асуусан чинь хэд байсан гэж 4 сая вон. За 4 сая вон чинь одоо бараг 10 сая төгрөг орчим болох баха. За би одоо шууд хэдэн төгрөгөөр авсан байх шууд тооцоод гаргаад ирье. За 4 сая воныг үрждэг нь за ийм гэхээр за 9 сая 600 орчим төгрөгөөр нэг хүүхэлдэйг авж ийн гэсэн үг. Яагаад ийм үнэтэй байгаа юм бэ гэд асуусан чинь нөгөө гар аргаар хийсэн гинэ бүх юмыг нь тэгээ үсийг нь ширхгээр нь гараар нь ингэж зоож суулгаж хийгээд тийм болохоор юм үнэтэй байгаа гинэ. Энэ хүүхэлдэйнд тэгвэл ямар нэгэн онцлог зүйл байгаа юу гэд асуусан чинь Ribondor гэдэг нэртэй хүүхэлдэй гинэ. Ribondor гэж юу гэсэн үг юм бэ? Ribondor이 뭐냐면 처음 들어본다. Асуудал нэвтрүүлгийн зүгээс тайлбарлаж өгнө. Ribondor нь Ribondor гэсэн үгнүүдийн нийлмэл бөгөөд үгжилбэл дахин төрсөн хүүхэлдэй гэсэн утгатай. Жинхэнэ хүүхдтэй адилхан төдийгүй ганцаардал сэтгэл зүйн шарах травмаг даван туулахад тусалж хүмүүсийн сэтгэлийг тайвшруулж тайлгарл өгдөг сэтгэл хөдлөлийн харилцааны хүүхэлдэй юм. Энэ нэмэгтэй маань энэ хүүхэлдэйнүүдээ 14 жилийн өмнөөс худалдаж аваад тэгээд хамт байж эхэлсэн гинэ. Тэгээд нэвтрүүлгийн зүгээс энэ хугацаанд та хүүхэлдэйнүүддээ хэр их мөнгө зарцуулсан бэ гэд асуусан чинь за одоогийн байдлаар 20-оос 30 сая воноор эдрийг авсан гэд хэлсэн байна. Тэгээд өөр хүүхэлдэйний үннээс гадна өөр ямар зардал гарах вэ гэсэн чинь хүүхдийн тэрэг сүү, угж, памперс гээл хүүхдэд хэрэгтэй бүх зүйлд л мөнгө зарцуулсан гинэ. Тэгсэн чинь хамгийн сүүлд нь тий нэрээ нөгөө хөх саагчанд бол мөнгө зарцуулаагүй юм байна гэд инээж ийсэн. Тэгэхээр 30 сая воноор бодоод үзээл та хүүхэлдэйнүүдээ авахд зарцуулсан мөнгөний тэгэхээр бараг 70 сая төгрөг болж байгаа байхгүй юу. Тэгээд энэ дээрээсээ яг нөгөө хүүхчиг бүх юмыг хэрэгэлдэг гэхээр бол нилээдгүй их мөнгийг хүүхэлдэйнүүдийг өсгөхөд зарцуулж байгаа байхгүй юм. Ингээд нэвтрүүлэг цааш үргэлжлэнэ хөтлөгч энэ нэвтрүүлгийн студид 6
гэр бүлийн гишүүнээ авчирсан гэж сонссон. Ингээд тэгээд 6 гэр бүлийн гишүүдийг харуулнаа. Хөтлөгч маань эмэгтэйгээс за та гэр бүлийн гишүүдэд танилцуулаач гэд хүсдэг байгаа. Эмэгтэй маань гэр бүлийнхаа гишүүдийг нэг нэгээр нь танилцуулж эхэлнэ. Хамгийн том хүүхэд маань намайг дуурайгаад маш их сониуч тэгээд маш гэгээлэг гэж хэлж байгаа. Хоёр дахь хүүхэд маань жоохон зүггүй байгаа. Гурав дахь хүүхэд маань бус хүмүүс жоохон бишүүрхдэг гээл бүх хүүхдүүдэд танилцуулаад дуустдаг байгаа. Тэгээ хамгийн сүүлд энэ манай гүлэг байна гэд нөгөө бас тоглоомон гүлгөө танилцуулнаа. Та найз залуутай юу гэд асуусан чинь эмэгтэй байгаа найз залуутай гэсэн чинь хөтлөгч маань за арай найз залуу чинь хүүхэлдэй юм биш үсттэй гэд тэгсэн чинь үгүй хүүхэлдэй биш ээ манай найз залуу амьсгалдаг яг амьд хүн байгаа гэж хариулна. Тэгвэл найз залуу чинь таныг ийм хүүхэлдэйг өсгдгийг мэддгүү яадаг вэ гэдгсэн чинь бүр цуг амьдардаг гинэ найз залуутайгаа. Нэг хөтлөгч нь за надад нэг сонирхож байгаа зүйл байна. Энэ хүүхэлдэйнүүдийг өсгөөд үнэхээр боддоор өсгөж байгаа юм шиг боддоор харилцаж байгаа юм шиг мэдрэмж төрхүү гэд асуусан чинь тэгэлгүй яах вэ тийм мэдрэмж төрнө штэ. Миний хувьд бол хүүхдээ яаж ч харсан хүүхэлдэй шиг харагдахгүй байгаа зү гэд эмэгтэй маань үзэл бодолтой маш үнэнчээр хариулдаг байгаа. Хамгийн сүүлчийн асуулт нь хөтлөгч эмэгтэйгээс за яагаад энэ хүүхэлдэйнүүдийг ингэж өсгөх болсон юм бэ? Ямар нэгэн шалтгаан байгаа мó гэд асуунаа. Би их ганцаарддаг хүүхэд байсан. Багасаа л ганцаараа байдаг цаг их байсан болохоор хүүхэлдээнд их цаг гаргах болсон. Багадаа найз нөхдөдөө байх жаахан хэцүү байдаг байсан. Бас аав маань эрт нас бараад ээж маань багад минь дахин гэрэлсэн. Тэгээд өвөө эмээ маань намайг өсгөж байгаад бага сургууль сурж байх үед эмээ нас бараад өвөө маань намайг 21 настай байхад өөд болсон. Би ийм зүйл их боддог байсан. Хэн нэгэн миний гэр бүл болж өгвөл сайхандаа гэж. Миний ад жаргалтай мөч гэвэл хүүхэлдээ худалдаж авах тэр мөч. Зүгээр л бүх зүйлийг авч байгаа мэдрэмж. За ийм нэгэн дугаар байна. Би энэ нэвтрүүлгийг ингээд орчуулад үзэж байхдаа эхлээд үзээд явж байхдаа бол ямар сони юм бэ, ямар хачин хүн бэ гэж жоохон гайхаж хүлээж авч ирсэн бол за ингээд сүүл рүүгээ энэ нэмэгтэй яриаг сонсоод за ганцаардал гэдэг зүйлийг даван туулахын тулд ийм сонголтыг хийсэн байна гэж бодох болсон. Тэгэд хүн болгоны ганцаардлыг давах аргууд нь өөр. Тэгэд энэ нэмэгтэй яг ийм хүүхэлдэйнүүдийг өсгснийхээ ачаар өөрийнхөө ганцаардлыг давж туулж байгаа юм байна гэх бодол төрсөн. Хороо дэлхий дээр хүн болгон адилгүй гэдгийг энэ хүн нэвтрүүлгээс бас харагдаж байгаа баха гэж бодож байна. Ингээд та нар юу гэж бодож байна? Сэтгэлдээ бичээрэй. Тэгээд дараагийнхаа дугаараар уулзцгаая. Баярлалаа. Бас лайк, саб, комент бичгээ мартаоцай. Би бүгднгийн уншаад, бүгдэнд нь хариу бичээд тэгээд та нартайгаа ойрхон байхыг хичээнэ. Баярлалаа.